Өнөөдөр эрүүл мэндийн салбарын хувьд маш чухал үйл явдал болж байна. Баасан гарагийн өглөөний 10 цагаас 19 цаг хүртэл бид хуралдлаа. За хурлын маань гол сэдэв бол 2019-с 2024 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баруун бүс маань хэрхэн яаж ажиллах вэ? Ямар төлөвлөгөөтэй байх юм? За алсын хараа нь юу байх юм бэ гэдгийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт багаараа ирж танилцуулж байна. Тэгэхээр энэ 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө ямар асуудлыг анхаарах вэ? Тэр дундаа Монгол улс энэ төлөвлөгөөнд эрүүл мэндийн чиглэлээр ямар санал өгөх вэ? Түүнээс гадна бүсээсээ Монголын эрүүл мэндийн салбар ямар дэмжлэг авах вэ гэдгийг тодорхойлох ийм чухал уулзалт болж байна. 2019 оны 4-р сард Номхон далайн баруун бүсийн чуулган болж бүсийн шин захирлаа сонгосон. Япон улсын иргэн ноён Такеши Касай манай бүсийн захирал болсон юм байна. Энэ бүсэд 37 орн ордог. 37 орны нэг нь бол Монгол улс байгаа юм. Тэгэхээр манай бүс цоошин хандлагаар ажиллах, за шинжилт өөрчлөлтийг хийх ийм төлөвлөгөөгөө танилцуулж байна л да. Ер нь бол бүсийн гишүүн орнууд маань за энэ чиглэлээр ингэж ажиллаа гэдэг удирдамж өгдөг байсан бол өнөөдөр тэр удирдамжийг хэрхэн яаж хэрэгжүүлэх юм? Түүнийг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгараад байгаа юм? Тэр тулгарч байгаа асуудлыг хамтран шийдвэрлэе гэдэг ийм цоошин хандлагаар бидэнд ирж хамтарч байгаад бол маш их баяртай байна. Бид бол энэ үйл ажиллагааны нэг хэсэг болсноороо бүсийн төвшөнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдж байгаа асуудлуудаа зорилт болгож оруулах, нөгөө талаас хамтарч шийдвэрлэх, дэмжлэг авах энэ боломжоо бүрдүүлж байгаа юм. Тухайлбал бид өнөөдөр эрүүл мэндийн салбарын маань бүх төлөөллүүд ирлээ л дээ. Ялангуяа удирдах бүрэлдэхүүн ирж бүсийн багийнхантай ярилцлаа. Бидний бол хийх гол чухал ажлаа юу гэж тодорхойлж байна гэвэл ер нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлогын судалгааны төв бол шаардлагатай. За энийг заавал бие даа шинэ байгууллага байгуулах гэхээс илүүтэй одоо байгаа бүтцийнхаа хүрээнд бид үйл ажиллагаа бас явуулж болох юм байна гэдэг нэг шийдэл төрж байна. За нөгөө талаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маань ерөөсөө энэ урьдчилан сэргийлэх чиглэл, нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэл онцгойлон анхаарч байгаа. Хэрэв зөв та бүхэн маань анзаарч байгаа бол сошиал орчинд тэр дундаа Twitter, Facebook-ийн орчинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 2-3 шинэ контент үйлдвэрлэж тавьж шүү. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө дэлхийн хүнд төрөлхтөн рүү чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг өгч гэнэ гэсэн үг. Тийм учраас бол одоо Монгол улсад мөн одоо энэ нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд ялангуяа зан үйлийн зөв төлөвшил, зөв дадал хэвшил суулгах энэ чиглэлд бас хамтран ажиллах. За бид бас тэгье гэдэг ийм саналаа өгж байгаа. За мэдээч хэрэг бол эрүүл мэндийн чиглэлийн тэр дундаа халдвар тус өвчин, хорт хавдар, за хамгийн гол нь улирлын томоогийн үеийн менежментийн чиглэлд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баруун бүс маань Монгол улсыг дэмжиж хамтарч ажиллах нь ер нь зүйтэй юм байна гэдэг ийм урьдчилсан байдлаар бид алсын хараа болон үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний төслийг хэлцэж байгаа хоёр ингэж хамтарч ярилцлаа. In our region to address the new challenges of health, new challenges of what is happening now in developing world. One of them, we decided it's very important to increase our activity to address thematic shifts, to address especially issues of non-communicable diseases, burden and aging, address burden and better preparedness for disasters and health emergencies, and also to address issues which is reflecting health due to the climate change and environmental pollutions. I think this was organized, and this new vision is proposed by our new regional director, Dr. Takeshi Kasai. Dr. Takeshi Kasai developed this vision based on the consultation with member states during his election campaign. And now he summarized those consultations and expressed them and written himself this white paper, which he's now consulting with all member states, and he will present it for approval of member states during the regional committee meeting in Manila later in October this year.
we are very much grateful that Ministry of Health, Minister personally, Ms. Sarangarel, is so responsive and so active to mobilize this consultation to have in Ulaanbaatar today. And I think Mongolia is one of the first countries which is making this consultation prior to the regional committee meeting. So today, after this consultation, the Ministry of Health shared a lot of ideas with WHO, which we will provide as our feedback to Dr. Kasai, our regional director. And this feedback will be definitely incorporated in the final version of the document, which we hope now will be successfully approved in October during regional committee meeting. За тэгэхээр өнөөдөр бол маш чухал үйл явдал боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрүүл мэндийн яамтай зөвшөлдсөж одоо номхон далайн баруун бүсийн зүгээс ямар тусалцаа үзүүлэх боломжтой вэ? Ялангуяа одоо өөрчлөгдөж байгаа энэ эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд яаж хамтран ажиллах вэ гэдгийг бол зөвшөлдслөө. Тэгэхээр энэхүү чухал асуудал дээр бид бүсийн хэмжээнд ямар тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоод байгаа вэ? Үүний тулд ямар өөрчлөлтүүд хэрэгжүүлж байгаа вэ? Тухайлбал халдвар тус өвчний асуудлууд, дүүншлэн энэ уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны зүгээс эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийн талаар ч гэсэндээ ярилцлаа. Мөн одоо гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг ч гэсэндээ хэрхэн хангах вэ гэх мэтлэн энэ чухал асуудлуудыг бол хэлэлцэх боломж гарсан юм аа. Тэгэхээр бидний энэ явуулж байгаа үйл ажиллагаа маань өөрөө одоо манай бүсийн захирал доктор Касан санаачлагдаар хийгдэж байгаа. Тэгэхээр доктор Касан болохоор өөрөө бүс нутгийнхаа гишүүн улс орнуудын холбогдох төлөөлөгчдөд зөвшөлдсөж бүс нутагтаа ямар тэргүүлэх чиглэлүүд байгаа юм, ямар шинжилгээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм бэ гэдгийг бол тодорхойлсон байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол эрүүл мэндийн сайд хатагтай саран гэрэл өнд онцгой ашиг бүгдлөө гэж маш их идэвхтэй энэ хүү яриа зөвшөлтөнд оролцож өөрийнхөө саналуудыг дэвшүүлж эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагын удирдлагууд ч гэсэндээ энэ бүхэл өдрийн турш бидэнтэй хамт ээж энэ хүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсноороо Монгол улсын зүгээс бас яг ямар өөрчлөлт, ямар хэрэгцээ шаардлага байгааг бид хамтдаа тодорхойлж чадлаа. Тэгээд доктор Касан хувьд болохоор бүс нутгийн улс орнуудтай зөвшөлдсөний үндсэн дээр энэ англи дээр бол white paper гэж нэрлэдэг байгаа бүсийн цаашдын төлөвлөгөө буюу эх 5 жилд баримтлах үзэл эрдэмтлийн баримтчгийг бол боловсруулчихсан байгаа. За үүнд болохоор Монголын талын оролцогчд бол саналаа орууллаа. Тэгээд ер нь бол манай бүсийн хорооны хурлаас өмнө амжуулж хийж байгаа улс бол Монгол улс л байгаа гэж би бодож байна. Тэгэхээр энэ хүү хэлэлцүүлгээр өгсөн санал бодлыг бол бид нэр баримтчигтэй тусгаад доктор Каса өөрт нь танилцуулаад цаашдаа энэ хүү баримтчийг эцлэн энэ оны 10 сард Манилад болох энэ гишүүдийн уулзалтаар батлах үеэр энэ бүх санаануудыг бас тусган гишүүдтэй бас танилцуулах тийм боломж гарах юм а. Тэгэхээр ийм өндөр ач холбогдолтой уулзсан болж өнлөө. For regional director to consider, and I'm sure this will be considered, and then we will be waiting the people of the Ministry of Health to gather to personal commitment to this event, and still we found the time to come here and to be on little bit very fast. And Mongolia, as Dr. Kasai said, is a really great example for your country. And thank you again for the time you're taking today to discuss. Some of us have already used this approach. However, established an innovation hub. That innovation. За Монгол улсын жишээнд бид нар юу хийсэн бэ гэдэг тийм хөдөлгөөн формыг Сэтгэл санаагаар мэтлээ. Эсвэл зарим нь харьцдаггүй гадуур таарч явсаар байгаа. Баярлалаа өгье. Өндөр технологи биш. Хамгийн гол нь хаан юмстай байгаа нөхцөл. Make the most of a system approach to meet future public health
нийгмийн бүх салбарыг нэлээд чухалчилдаг болохын тулд гишүүн орнууд дэмжлэг төлөвлөсөн хэрэгтэй. So again, another example that I learned about over lunchtime, we were talking about And aging, climate change and health. It can help. Баярлалаа өгөхөөр айгүй зэрэгнэр энэ хөтөлбөөнд хүн ам хүмүүсийн дараа шалтгаанууд нэг байгаа юм тийм ээ. За тэгээд энэ тус хөтөлбөөнд хүн амынхаа талаар одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм болно. Тэгэхээр энэ маань хэмжээнд нь одоо тогтцоогоор нь авч үзэх юм бол okay, well. Okay, the next idea is what we call grounds up. Хажуудаа уушаа цайцаа тэгэл босдог. Тэгэхээр бид нэр